Эрхэм үзэгчдээ улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс бэлтгэн хүргэдэг улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Раднаас эд хүрэлцэн ирээд байна. Таны өнөөдөр мэдээг хүргэе. За, өнөөдөр мэдрэгье. Шатрвалын Раднаас эд 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр 1998-аас 2000 онд хууль зүйн яамны эрх зүйн шинтгэлийн стратегийн удирдлага нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн 2000-аас 2007 онд засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтээс шинжээж референт 2007-оос 2009 онд авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсийн дарга 2009 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх 2010-аас 2011 онд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх 2011-ээс 2012 онд Монгол Ардын намын байгуулалтын хэлтсийн дарга 2012-оос 2014 онд Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга 2014-өөс 2015 онд Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны дарга 2015-аас 2016 онд мэргэжлийн яналтын ерхий газрын дарга 2016 оноос Монгол Улсын их хурлын гишүүн Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга. Тэгэхээр хууль зүйн байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаар Эрдэнэ төлөлтөөр болоод Монгол Рос Цветмет компани Оросын холбооны улсын эзэмшлийн 49% Монголын талд худалдаалсантай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас бас дүгнэлтэд танилцуулсан байгаа. Бас ингээдээ бас Монголын хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор бас үндсэн хуулийн цэцүүлэн авилгатай тэмцэх газар тодорхой дүгнэлт гаргах ёстой гэдэг тайлбар хэлж байсан. Товчхондоо Монголын ЦИСК корпорац компани Эрдэнэ төлөлтөөр 49%-ийг худалдаа авсан үндсэн хууль болоод бас засгийн газрын хэд хэдэн хуулийг зөрчсөн талаар засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтэнд өртсөн байсан. Үйл явц болон баримтууд холбогдох хүмүүсийн тайлбар хоорондоо зөрчилдөж байсан. Тэгэхээр та байнгын хорооны даргын хувьд өндөр ямар тайлбар хийв? Тийм. Энд гэхдээ нэг зүйл эхний нэг юм бол энэ Монголын ЦИСК корпорац гэж энийг авсан нь бол хууль зөрчсөн үйлдэл биш. Тэр авч өгж байгаа процесс нь өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр Эрдэнэтийн хордуудад Монгол Цветметийн эзэмшилт байдаг. Асхтын хорд бол стратегийн ажил хөдөлгөөний хорд. Стратегийн ажил хөдөлгөөний хордыг хэрхэн зарцуулах эрх нь засгийн газарт биш их хурлд байгаа. Нэгдүгээр. Хоёр дахь нэг зүйл гэвэл засгийн газар өөрөө энэ ямар учраас дангаараа дур мэдж ийм зүйл хийсэн бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэний цаана бол энэ засгийн газар өөрийнхөө хийх ёсгүй хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийцэн гэж тайлбарлаад байна. Түүнээс энэ Эрдэнэтийн 49% болоод Монгол Цветметийн мэдлэлд байсан тэр хувь Монголын талд шилжиж ирж байгаа нь бол зөвөө. Энэ бол монголчууд өөрсдийнхөө эзэнд баялагтаас эзэн болж явдаг. Тэр дундаа Монголын төсвийн баг 3.1 шахуу бүрдүүлж байгаа. Энэ том төсөв бүрдүүлэгч аж ахуйн нэгжийг Монголын эзэмшилт ирж байгаа нь бол зөв асуудал. Агцгүй засгийн газар дээр сонгуулийн үетэй зэрэгцүүлэн их хурлаастай зөвшөлдсөж их хурлаа саналыг авахгүйгээр шийдсэн өөрөө хууль зөрчсөн асуудал. Энэ бол хууль зөрчсөн хэсэг тухайн асуудал биш, хууль зөрчсөн асуудал. Энэ асуудал бол бас ганцхан удаа хам хумороо шийдэгдсэн асуудал биш. Засгийн газрын хуралдаанаар 2 удаа хэлэлцэгдсэн. Эхэлж ороод за ийм асуудлуудыг тодруул, ийм чиглэлээр хуулийнхын ажил, таны хэлээд байгаа хэрэглэх газрын хуульчид ор, гадаад харилцааны яамны хуульчид ор, уул уурхай яамны хариуцсан хүмүүс нь ор, ингээд энэ чиглэлээр дахиж ажлын хэсэг байгуулад ажил гээд дараа нь дахиад засгийн газрын хуралдаанаар 2 дахь удаага энэ асуудлыг бол хэлэлцсэн. Үнэхээр энэ асуудлыг хурдан засгийн газар шийдчих юм бол Оросын холбооны улсын засгийн газар шийдвэрээ гаргачлаа гэд энэ бичгийг харуулад дээрэс нь Оросын холбооны улс дээр бид нар асуудлуудаа зөх шатанд нь гаргачлаа. Надзирательны совет нь дээрэс нь энэ Орос тех нь өөрсдөө асуудлаа шийдчихлээ. Энэ асуудлыг 3 улсын тэргүүний уулзалтын өмнө шийдчих боломж байна. Их хурлын чуулган шинэ их хурл байгуулалтыг хүлээх юм бол энэ асуудал унах нэ. Тийм учраас хурдан шийдээд өгөөч гэдэг ийм цаг хугацааны хайч байсан. Цаг хугацааны ямар нэгэн хайч бол байгаагүй. Хэдэн сарын тэдний дотор хариугаа өгөө гэдэг. 2 хувьцаа эзэмшигч, 1 хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө хувьцааг танах авах уу, авахгүй бол бид энэ компани зарлаа гэдэг. Энэ бол дэлхийн жишг. Манай Монголын компани хөлдөж байгаа. Орос Монголын засгийн газар хоорондын хэлцээрдэж байгаа. Энэ Эрдэнэтэй холбоотой. Гэтэл тэрэг 49%-ийг авах уу гэдэг Оросын холбооны улсын засгийн газрын шийдвэр гарсаар байтал тэрийг их хурлаас асуухгүйгээр засгийн газар өөрөө 3 төчтэйг зарж байгаад нь өөрөө хамгийн гол юм байна. Түүнээс энд бол тэр Монголын ЦИС корпорац гэдэг юм уу энэний бол ямар нэгэн буруутай юм бол энд бол байхгүй.
Ерөнхий сайд тухайн үед бас их хурлаар асуудлыг оруулах ёстой гэсэн асуудалтанд бас ерөнхий сайд асан сайхан бэлэг бас тодорхой тайлбар хийж байсан шүү дээ. Ерөнхий сайдаас сайхан бэлэг ерөнхий сайдаас хэлсэн юм бол Оросын холбооны улс бол Монгол улс засгийн газар ч өгөхгүй өгвөл бид энэ хүнд өгнө гэдэг ийм ирүүлсэн гэдэг байгаа юм. Медведев гэж хүний гарын үсгтээ Оросын холбооны засгийн газрын шийдвэр бүх гишүүдэд тараагдсан. Тэрэн дээр Монголын засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд 3 дахь шийтгээ зарж болно гэдэг нь. Тэр өөр хин нэгэн хүний бичгийг барьж ийм юм ирсэн учраас бид ингэсэн гэдэг. Тэгээ энэ дээр л асуудал байна. Тэгээд засгийн газрын хуралдаанд Орсон хэдэн сайд байгаа, ороогүй хэдэн сайд байгаа гэдэг бас асуудал. Засгийн газрын хуралдаанд орсон сайдны ихэнх нь их хурл танилцуулах ёстой байж тээ гэдэг нь хийсэн нь бол үнэн. Гэтэл энийг зөрж хийсэн өөрөө асуудал байна. Одоо бид нар энэ ингээд мэдээж энэ эрх мэдлээ хэтрүүлсэн сайдны хариуцлагын асуудал төр хууль зүйн төрийн сайд хөлийн байгууллагт хандсан байгаа юм байна. Энэ нэг талдаа шийдэгдэх байна. Одоо цаашаа яах юм бэ гэдэг асуудал. Хоёр дахь нэг зүйл бол сангийн энэ 49% эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч маань 51%-аас илүү их мэдэлтэй болцсон. Тууцын дарга тэр бүх захирлуудаа томилдог, шийддэг ийм байдалтай болцсон. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 49-51 нь ижилхэн 3 хүний төлөөлөлтөй. Санал асуудал шийдэх гэж санал тэнцүүл яах вэ гэдэг асуудал байдаг. Тэгэхээр жишг ер нь бол аливаа нэгэн компани удирдлага энэ нэгэн компани удирдлагын жишг бол ойлгомжтой шүү дээ. Илүү хувьцаа эзэмшиж байгаа нь илүү давуу эрхтэй оролцсон асуудлаа ярин шийднэ. Тэгээд тэр бусад зүйлүүд дээр өөр тайлбарыг хийж гэрээ хэлцээр хийгдээд явах ёстой шүү дээ. Гэтэл тийм биш. 7-4 гэдэг харьцааг 4-3 гэдэг харьцааг 3-3 ч гэдэг юм уу те хоёр тал тэнцүү тооны төлөөлөлтөй байхаар санал тэнцүүл аль нь шийдэхгүй орхихоор тэгээ компани удирдлагыг нэг таланд дангаараа барьцсан ч байх жишээний ийм юмнууд бол байгаа. Тэгээ энэ миний бол засаа явах байх. Одоо энэс цааш яах юм бэ гэдэг асуудал. Одоо эзэмшигч өөрчлөгдснөөр Эрдэнэ төлөвлөрийн Монголын эдийн засагт үзүүлэх одоо нөлөөлөл нь бас өөрчлөгдөх эсвэл хадгалагдах үлдэх үү? Мэдээж Монголын өмөрд өмнө төлж исэн татвар бусад бүх явуулж исэн олж исэн ашиг орлого хэвээр байгаа цагт урд өмнө төлж исэн татвар бол хэвээр төлөгдөх ёстой. Энэ дээр ямар нэгэн байдлаар нан цаана гарах юм бол байхгүй. Өмнөх нийгмийн хариуцлага хүлээгээл явах ёстой. Тэнд Эрдэнэт гэдэг 40 жилийн түүхтэй 35 жилийн түүхтэй тэр үйлдвэрийг дагаад амьдарч байгаа 30 мянган өрх байна шүү дээ. Тэр олон айл өрхийн амьдралыг тэнд нь авч явж байгаа хотыг дахиад 30-35 жилийн нөөцтөн бол тэр хугацаа хүртэл нь авч ашиглах, яаж зөв зөвтэй ашиглах юм бэ гэдэг л засгийн газар болоо тэр 49% хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийн асуудал болоод байна. Энд бол яг нэг хэдийгээр нэг талдаа Орос Монголын засгийн газар хооронд ингээд нөгөө төр хамгийн муу менежер байдгийн гэдгээрээ бас нэг хэсэг хүмүүс тайлбарлаад байд. Тийм учраас хувийнханд өгсөн зөвч гэж. Миний хувьд бол нэг зүйл гэвэл одоо энэ стратегийн ач холбогдлохын орд эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх хувиа хөрөнгөний бийждээ зарах хуулийн заалттай. Тэр нь бол хуулиар тэгээ заагаад ашигт малтмалын тухай хуулиар. Стратегийн ач холбогдлохын ордыг эзэмшиж байгаа бол тэр компанийнхаа хувьцааны 10%-ийг танаад олон нийтэд нээлттэй болгоо зараа гэж. Энэ өөрөө нийгмийн хариуцлага хувьцааных нь бас тэг шудраг байдал тэр хөрөнгөний хуваарлтын тэг шудраг байдал тэр баялагийг нь ард түмэндээ өгье гэсэн томол агуулгаар хийгдсэн хууль шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд нь би тэр 49%-ийн 10%-ийн ард түмэнд зарах энэ хөрөнгөний бийждээ зарах уу эсвэл Эрдэнэтийн ард түмэнд өгөх үү эсвэл тэр Монгол 5-7 хувьцааг 10%-ийг ард тэрэг тараадаг шиг Монголын ард түмэнд нэмж тарааж өгөх үү гэдэг юмыг бол ярих ёстой гэж харж байгаа. Ингэж олон нийтийн хяналт олон нийтийн оролцоо дээрээс нь ард иргэдэн ашиг хувиа өрддөг юм л боломж бололцоо нэгдэх юм байна. Худалдаа хөгжлийн банк бас Монголын засаг корпорац зөвлөх үйлчилгээ болон энэ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн гэдэг байгаа. Тэгээ өөрөөсөө бас тайлбарлалтаа засгийн газрын одоо тэр юун дээр орж ирээ зөвхөн зөвлөх үйлчилгээ санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Бид бол үүн дээр ямар нэг оролцоо байгаа. Гэтэл яг тэр хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр болохоор гишүүдэд ирсэн тэр бас нууцын зэрэгэлттэй байсан тэр материалууд дээр болохоор яг үндсэн худалдаа хөгжлийн банкны тэр оролцооны талаар бас дурддагдсан байсан шүү дээ. Тэгэхээр хоёр тал шал өөр ер нь тийс өөр зүйл яриад байсан. Тэгээ холбогдох баримтуудыг бас нээлттэй болох асуудлыг бас хуралдаан дээр бас ярилцж байсан. Тийм энэ бусад байнгын ороогоор хэлэлцээд тэгээ жуулганаар орох үеэр энэ нь тодорхой ойлгомжтой болох. Ер нь бол худалдаа хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ үзүүлж оролцсон ямар нэгэн байдлаар тухайн банкны чид юм уу
охин компани ямар нэгэн байдлаар энэ л орж авсан юм бол тэр юм бол бодит нөхцөл байдал юм бол тайлбарлаж ялээ. Тэрэн дээр одоо энэ буруу энэ зөв гэдэг асуудал ямар их үүсвэрээс энэ 49% хувьцаа худалдаж авах тэр мөнгө төгрөг яаж гарсан гэдэг асуудал бол тусдаа хуулийн нэлтийн байгууллага шалгаад тогтоох баг. Тэгж харж байгаа. Түүнээс энд бол одоо юу гэдэг худалдаа хөгжлийн банк авсан зөв буруу эсвэл та нар аваагүй юм шиг мөртлөө авсан байх шийдэм ийм тайлбар бол гишүүдийн зүгээс гарсан худалдаа хөгжлийн банкны зүгээс ч гэсэн энэ бол бид зөвлөл үйлчлэгээ үзүүлж оролцсон гэдэг л тайлбарыг бол хийж байгаа. Энэ асуудлаар улсын хурл ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг байнгын ороо гаргасан байгаа. Тэгэхээр ажлын хэсэг бас ямар үүрэг оролцоотойгоор бас энд хандах вэ? Тэгэхээр энд бол одоо бол гарч байгаа ажлын засгийн газар өөрийнх нь төвшин шалгаж чадахгүй нэг зүйл бол энэ үнэхээр энэ мөнгөний их үүсвэр худалдаа хөгжлийн банк ер нь арилжааны банк бол өөрийн орлогоос хадгаламжийн татварлуулсан хөрөнгөөс бизнес хийх хуулиар хориотой. Тэгээ энэ мөнгө байсан уу юу гэдгийг шалгахаар засгийн газарт өөрт нь тийм ирэх байхгүй. Арилжааны банкыг шалгах эрх нь их хурлын дэргэдэх байгууллага буюу Монгол банкнд хадгалагддаг. Тийм учраас энэ хяналтыг нэгдүгээр явуулах үүднээс хийж. Хоёр дахь гол зүйл гэвэл олон нийтийн анхаарлын төвд орсон энэ зүгээр зөвхөн нэг компани хувь зээний асуудал биш байхгүй. Эргээд энэ Монголын төсвийн бүрдүүлэх томоохон аж ахуйн нэг гэж ард иргэдийн цалин тэтгэмжтэй холбоотой мөнгө явж ийн гэсэн үг татврын цаана. Дээрээс нь Эрдэнэтийн ард түмэн дээр амьдарч байгаа 30-40 жил тэнд энэ хотыг байгуулцаж энэ үйлдвэрийн төлөө зүтгэсэн тэр ард иргэдийн бас амьдрал ахуйтай холбоотой асуудал учраас энийг их хурлын төвшин шалгах нь зөвөө гэж үзэж байгаа юм. Энэний цаана яг засгийн газраас гаргасан тэр хууль зөрчсөн үү зөрчөөгүй юу дангаараа засгийн газар шийдсэн зөвөө буруу юу гэдэг юмны төгсгөлийг ухад төнгөж үзэх бас нэг юм бас байх шиг байна. Тэгээ энэ бүгдийг нэг том дээрээс нь авч ингэ зэгцэлж үзэх нь бол зөв юм болов уу гэж харж байгаа юм. Одоо эцсийн вариантаар тэр яг нөгөө нээлттэй болгосон нууцын зэрэгтэй байсан материалуудыг одоо олон нийтэд хүргэх үү? Тэгээ тэр бол ил тод болоход засгийн газар бол 330 дугаар тогтоол гэдгээ бол ил болгоцсон шүү дээ. Хувьцаа 49% бид авахгүй та нар зарахыг чинь зөвшөөрч байна. Энийгээ бол ийм үнээрч зарах ч юм бол бидний хувьд бол оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тэр нууц тогтоол энэ бол ил болгоцсон. Дагалдах бүх материалууд бол ил болох ёстой. Тэгэхээр бас үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг бас зөрчсөн асуудал дээр үндсэн хуулийн цэц шийдвэр гаргана гэсэн заалттай учраас засгийн газар цэцийн шийдвэрийг бас хүлээж байгаа гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр Монголын талаас Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг бас авсан нь зөв. Гэхдээ хууль зөрчиж авсан нь бол буруу гэж байр сууриа хэлж байсан. За ер нь бас хууль зүйн үүднээс бас ямар гарц байна гэж та бас харж байгаа бай. Одоо өмнөх засгийн газрын тогтоол үндсэн хууль зөрчсөн гэдэг юм бол тэрийг засаа явах ёстой. Дүгнэлт гарах юм бол. Тэгээ эн чинь нэг талдаа тодорхой нэг шийдвэр гаргад юм уу хэм хэмжээ тогтоож байгаа асуудал биш болоод байгаа байхгүй юу? Нэгдүгээр хоёр улсын хоорондын харилцаа яваад. Хоёр дахь нь цаана энэ монголчуудын дотоод асуудлыг хааваагаар төсч Орос руу дахиж гаргаж ирж ярих нь чум улс төрийн нөхцөл байдал талаас ихээр юм. Ер нь бол үндсэн хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Тэр бол үнэ. 800-ны тэртэгээс нүүдэлж нарт тэнгэрийн дор түүхээрэн гайхуулж наран зүг тэмүүлсэн хөсөгтөн монголчууд бүгдээрээ хуулиа дэвтгээ. Авилгатай тэмцэх хариуцлага шударга усыг бас бичвэл үндэсний хөтөлбөр батлах тухай гэд Монголоос ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл байгаа. Тэгэхээр бас энэ талаар та. Тийм авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж Монгол улс чинь авилгын эсрэг гэдэг нэг хуулийг 2008 онд баталсан. 2007 онд 6 онд нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Тэгээ өнөөдөр яг ямар төвшөнд яаж тэмцэх юм гэдэг тийм бодлого нь байдгүй. Энэ авилга гэдэг чинь ганцхан төр эсвэл нэг хэл ахуул өгч байгаа авч байгаа хоёр хүний хоорондын асуудал биш үү. Нийгмийн бүх хүрээ салбарт ажиллаж тэмцэж ээж, бүх хүрээ салбарт зүтгэж ээж энээсээ салдаг. Гэтэл өнөөдөр тэр нь засгийн газрын байгууллагууд нь ямар үүрэгтэй оролцох юм. Тэр орон нутгийн удирдах байгууллага нь ямар үүрэгтэй оролцох юм. Энэ компаниуд нь ямар үүрэгтэй оролцох юм. Авилгатай тэмцэх газар өөрөө ямар үүрэгтэй оролцох юм. Их хурл нь ямар үүрэгтэй оролцох юм шийд. Энийг бодлогынхаа хүрийг зураагүй яваад байсан.
Тэгээ энийг бол эхний хэлэлцүүлгийг нь бол байнгаараар орсон энэ 7 хоногт. Тэгээ энэгээр бол одоо ер нь бол яг хамгийн их нөхцөлтөг гэх юм уу хэд хэдэн зүйлүүд дээр л байна. Энэ худалдан авах ажиллагаатай холбоотой зүйл, тэр аудиттай холбоотой, зөвлөлттэй холбоотой зүйлүүд, аян тусгай зөвшөөрөл лиценз олголттой холбоотой зүйлүүд, дээрээс нь төр засгийн ер нь бүх шатны төрийн байгууллага албан тушаалтнаас гарч байгаа тэр мэдээллийн ил тод байдал, шийдвэрийн ил тод байдал энийг л нээж дэлгэж өгье. Тэгээ иргэний хяналтыг энэ оролцоог нь бий болгож хяндаг болъё. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ийм зүйл дээр хяндаг болъё. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм төрлийн мэдээлэл затсан сэтгүүл сурвалжлагчаас ихцүүлээд тэр мэдээлэгчийн хүртэл яаж хамгаалж байгаа, эрх зүйн орчныг яаж бүрдүүлэх юм. Ийм бодлогын гэсэн зүйлүүдээ бүгдийн багтаас нэг юм үндэсний хөтөлбөрийг батлах нь зүг баха. Тэгэхгүй бид нар шинэ хуультай. Тэгсэн мэтэл яг яаж хийх нь мэдэхгүй. Ийм нөхцөл байдал руу яваад байна. Тэгэхээр энэ бодлогын бичиг баримтын хараад нэг үүргэжүүлээд энийхээ дагуу нэг тодорхой төлөвлөгөө бусад зүйлүүдний 8 агентлаг тэр бүх шатныхаа байгууллагуудаас гаргаад ажиллах нь зүг байх л гэж бодож энэ 8 онд уулна боловсруулагдсан төсөл 12 онд батлагдчих байсан. Тэгээд 12 онд баталгүйгээ хойшлуулж явсаар байгаа одоо 16 онд бол 8 жилийн дараа л их хурл руу гарч ирж байна л та. Миний зүгээр харж байгаа юу бол 6 жилийн дараа Монгол улсад нэг албан тушаалтнаас гаргасан нэг шийдвэр нь олон нийт дийлтод байдаг. Ямар ч гаргасан шийдвэр нь тэрийн бүх хүн одоо бүх мэдээллийн хэрэгслээр авах боломж нь бүрдсэн. Буруу шийдвэр гаргасан бол энэ буруу юм байна штэ гэдгийг нь олон нийт нь мэдээллийн хэрэгсэл мэдээлдэг, ярьдаг. Тэрнийх нь мөрөөр нэг албан тушаалтнууд нь хариуцлага тооцдог. Төсвөөс гарч байгаа худалдан авж байгаа, зарцуулж байгаа мөнгө нь ил тод хинд хэдэн төгрөгөөр юу өгсөн, яаж авсан гэдэг юмнууд нь ойлгомжтой, тодорхой байдаг. Нэг ийм л зүйлүүд байх хэрэгтэй. Олгодог зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл лицензүүд нь бүгд нэг зохиогч урмынхаа дагуу явсан хэсгийг олон нийт хянах боломж нөхцөлтөө ийм байдлаар нөхцөл юуг зургийг хараад байгаа юм. Тэгэхгүйгээр энэ ганцхан авилгатай тэмцэх газар шийдэм үү эсвэл ганцхан их хурлч шийдэм үү засгийн газар шийдэм үү дангаараа өөрөө тэмцээд бол энэ ямар ч үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр өчтөрийн бас байнгын хорооны хурал дээр офшор данстай холбоотойгоор өөрчлөгдөх ёстой байсан хуулийг бас тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байгаа. Тэгэхээр бас яагаад чухам хойшлуулв? Энэ ерөөсөө офшор данстай энэ хуулийг бол батлах ёстой. Гэтэ энэ хуулийн дээр хэлц хэсгийн шийтгэс юм бас нэг зарим засвар өөрчлөлт хий гэж байгаа маа. Өнөөдөр чи Монгол улсад нэг 95 оноос 2015 оны хооронд нэг 14.2 тэрбум Америк доллар гадны хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тэрний 10.4 тэрбум нь офшор бүсээс орж ирсэн байна. 7 офшор зоноос орж ирсэн. Нэгдүгээрт энэ хуулийн үзэл санаа бол төрийн өндөр албан тушаалтан ялангуяа энэ сайд нар энэ сонгогддог, томилогддог албан тушаалтнууд гадаад офшор зоон данстай байх юм уу? Гадаад мөнгө данс нээх мөхийг бол хуулиар оргилж байгаа. Хэрвээ та бариг тэр чинь мэдээлэх ёстой. Энийг мэдээлээгүй эн чи илэрх юм бол таныг төрийн албанд нас чинь явуулнаа, халнаа, чөлөөлнө гэсэн агуулга. Нэгдүгээр энд яг ямар хүрээ амарх уу гэдэг юм дээр нь тодорхой болох ёстой. Засгийн газраас орж ирсэн хөлбөр бол тухайн албан тушаалтаа өөрийнхөө нэр дээр хийдэг байна. Тэгэхээр тэр нийтийн албаны тэр ашиглалтын зөвшөөрлөөс үржин сэргийлэх хууль орчим бол хамаарал бүхий этгээдээд ах トゥ хамаатан садан аав ээж хүүхдүүд яваад байна шүү дээ. Тэр хүмүүсийг бид нар бас оруулах ёстой гэж харж байгаа. Хоёр дахь нэг зүйл энд хүлээлт хариуцлагын хэмжээг нь өшөө чангадах ёстой. Зүгээр нэг ажлаас нь чөлөөлөө орхидог биш. Өшөө өөр бусад хариуцлагын механизмыг өшөө чангадах гэж өгөхгүй болохгүй байгаа маа. Ийм зүйлүүд дээр гишүүд бас санал гаргаад эх 7 хоногт ажлын хэсэг гаргаж ажилуулад өшөө энэ сайжруулахнуудаа санал онлоо бэлдээд эх 7 хоногт хэлэлцээ гэдэг түр хугацаагаар хойш нь тавьсан. Энийг бол одоо хэлэлцэхгүйгээр бүр хойшлуулсан юм байхгүй. Хэлэлцэх ёстой. Гэтэ хэлэлцэхдээ энэ хуулийн нэг бүрэн төгс хэрэгжиж болохгүй ч нөхцөл хүлээх хариуцлага бусд юм нэг бүрэн төгс болсон нэг тийм бүтэн болгоод хэлэлцүүлъя л гэж тийм санал гаргаад тэрний дагуу Нямбатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад ингээд тэг ажиллаж байгаа. Эх 7 хоногт энэ бол хэлэлцэн.
Улсын хурлын намрын чуулганаар төсөв хэлцэж байгаа 11 сарын 15-ны өдрөөс батлагдах ёстой байгаа төсөв. Тэгэхээр бас өчигдөрөөс хууль зүйн байнгын хороогоор холбогдох одоо салбарын төсвийн 2 дахь хилцүүлгийг хийсэн. За төсөв ер нь бол бас задрахаар ажиглагдаж байна. Шинэ материалыг одоо эрүүгийн хууль гарцсан мөртлөө, зөрчлийн хууль гарцсан мөртлөө тэрийг хэрэгжүүлэх байгууллагуудын хуулийн батлааг өргөцсөн. Тэгэл тэр чинь ботсон шүү дээ. Одоо 7 сарын 1-ээс өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол бас болохгүй байгаа. Энэ бол нэм тулгымц асуудал. Үүнтэй холбоотойгоор төсөвдөр бол жоохон задрах юмнууд гарсан. 17 оны төсөвдөр. Одоо энэ шүүхийн шийдвэр үүсгэх газрын төсөвдөр заримдаа оны тодорхой санхүүжилтийг нэмэх шаардлагатай байна. Бид эдийн засаг хүнд байгаа гэхдээ хөрөнгө оруулалт гэхээсээ илүү энэ хуулийг нэгмөр хэрэгжүүлэхийн тулд тэр байгууллагын зүй зохистой төвшөнд нэг хуулиа хэрэгжүүлээд ажиллах хэмжээний төсөв зардлыг нэмж өгөхгүй бол эдийн засаг хүндэрсэн гэдэг нүдээр юм хорой зогсоогоод болохгүй байгаа. Тийм учраас энэ цагдаагийн байгууллагатай холбоотой шүүхийн шийдвэр үүсгэлтэй холбоотой асуудал дээр бол энэ юуны нэмэгдлийг бол санхүүгийн төсвийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийг бол зайлшгүй нэмэх ёстой гэсэн учраас өчигдөр төсвийн манай байнгын орон дээр хуралдаа төлцөн байгаа орноос бол энэ зарим төсвийг бол нэмэх асуудлаар санал дэмжигдсэн. Энэ зүйлд. Хоёр дахь нэг зүйл энэ төсөвтэй холбоотой бас нэг задарч байгаа зүйл бол энэ прокурорын байгууллагын цалингийн асуудал байдаг. Шүүх засаглалын бүрэлдэхүүн хэсэг прокурор байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаагч прокурор, шүүгч гэдэг энэ дөрвөн хүн бол нэг номны л дөрвөн тал. Нэг л хайрцагны дөрвөн тал. Яг л ижлэх нөхцөл байдалд ижлэхэн оролцож байгаа. Тэгтэл шүүгчнэрийн цалин нь болохоор хит өндөр. Прокурорууд нь болохоор бүр прокурорын байгууллагад ажилладаг захиргааныхаа ажилтнаас бага хэмжээний цалин авдаг байх жишээ. Тэгэхээр энэ байгууллага дээр ч өнөөдөр ажиллах хөнгө болж эхэлж байна. Бүх прокурор шүүгч болчихъя. Прокурор болоод энэ ажлаас гараад өөр ажил хий гэдэг юм. 2004 оноос хойш энэ байгууллагын цалин нэг ч нэмэгдээгүй. Ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр энэ цалингийн нэмэгдлийн асуудлыг ярих хэрэгтэй. Гэж одоо төсөвдөр бол тодорхой нэмэгдлийн юм суухаас өөр аргагүй байгаа. Энийг өчигдөрөөс хууль зүйн гаруун дээр яриад энэ цалин нэмэх ёстой гэдэг зарчмын хувьд бол дэмжсэн. Зөвхөн ямар хэмжээнд ямар их хүйсвэрээс нэмэх үү гэдэг асуудал бол төсвийн байгууллагатай бас холбогдож ярьж хөрж ажлаас гарч байгаа тодорхой зардлуудыг бас таньж хийх ёстой гэж ярьж. Тэгтэл одоо гишүүдийн зүгээс ч олон нийтийн зүгээс бас ярьдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлгээ 150 хүнтэй юу хийдэг нь мэддэхгүй байгуулга. Өмнө нь бол 10-аас 15 хүн хийгээ явсан бүтцийг аваачаа 150 болтол өсгсөн. Одоо энийг танаад нэмэх ёстой гэх нэг хэсэг нь ярьж байгаа. Энэ бас зүв баг. Илүүдл оронтой, илүүдл бүтц, илүүд давхарцсан чиг үүрэгтэй ийм зарим нэг байгууллагуудыг цомгдох нь зүв. Цомгдохоо тэр шаардлагатай гэж байгаа тэр прокурорын цалинг нэмэх өшөө энэ гарч байгаа урсгал зардлаас танах ёстой юмнууд байна. Жочин хүлээн авна гэд шүүхийн ерөнхий зөвлөлийн зардал дээр 70-80 сэдвэрч явж байгаа жишээ гэх мэтлэнгээр ингээд тануул цогх маш олон зардлууд байгаа. Энэ шүүх прокуратуртай холбоотой юмыг хөлийн байгууллага гэдэг юм уу энэ байгууллагуудын төвшөнд тэн үзэх юм бол энэ хэрэгцээгүй хасч болохгүй, дэвчиж болохгүй зэн зардлуудын танаад тэр нэмэгдсэн хөрөнгөөрөө прокурорын цалинг нэмэх бас нэг юм гарц байх хэвээр. Энэ асуудлаараа төсвийн байнгын ороотой бас жиж дахиж ярих хэвээр болов гэж ярьж байна. Тэгэхээр ер нь бас хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд бас хэрэг ажилтаа байгаа. Энэ намрын чуулганы хэлцэх асуудал дотор өнгөрсөн 9 сард буцаасан эрүүгийн байцаан шийдэх хууль, прокурорын байгууллагын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль гэдэг 5 хууль байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шийдэв. Энэ хуулиуд бол зүй ёсны 7 сарын 1-ээс эхлээд эрүүгийн хууль шинээр мөрдөж эхэлнэ. Хугацааг түр хойшлуулсан байна. Энээс өмнө амжиж энэ хуулийг хэрэгжүүлэх тэр процессын хуулиудыг баталж явуулах нь бол нэг номерын зорилго байна. Өөрөөр хэлэх юм бол энэ эмтэрхтэй тэмцэх чиглэлээр цагдаа шүүх прокурорын байгууллагын үүрэг оролцсон ямар хэмжээнд явах, ямар зохион байгуулалтын бүтцтэй явах гэдэг зүйлийг бид нар одоо хөгжлөн тогтоох хэрэгтэй болоод. За энэ намрын чуулганаас эхлээ эх сараас эхлээд энэ ялангуяа олон нийтийн эрх ашгийг хөндөж болох үйц улсын хурал гишүүд болон засгийн газраас хууль санаачлалчаас өргөн мэдүүлсэн хуулиуд байгаа.
мэдээж байнга ороод ирдэг. Ялангуяа хууль зүйн байнга ороод холбоотой энэ иргэд болоод тухайн хуулийн харилцаанд хэм хуулийн зохицуулалтанд өртөж ирэх ашиг нь хөндөгдөж байгаа. Эсвэл ирэх ашиг нь ямар нэгэн байдлаар татагдаа орж байгаа. Энэ нөхцөл байдлыг жоох олон нийтийн санал онолыг бас авч явах хэрэгтэй болов уу гэж харж байна. Түүнээс хууль зүйн яамч гэдэг юм уу, засгийн газарч гэдэг юм уу, эсвэл прокурорч гэдэг юм уу, шүүгч гэдэг юм уу, ганц нэг байгууллага нь өөрөө өөрсдийн санал онолыг тусгаад нөгөө тэр харилцаанд зохицуулалтанд нь орж ирж байгаа бусад хүмүүсийн ирэх ашигыг бас нэг жоох орхигдуулсан тийм хитнийг талыг харсан тийм бицтэй гэх юм уу тийм хуулиудыг бас жоохон олон нийтийн нээлттэй болох үүднээс энэ хууль зүйн үндэсний төвтэй хамтраад тодорхой асуудлуудаар бас хилцүүлэг хийдэг бай. Тухайн эрх ашиг хөндөгч байгаа аж ахуйн нэгж компани байна уу, иргэн байна уу, ирээд ордог тэрийг нэг 7-7 хоногор ч юм уу нэг сараар хуваарийн баталцдаг бай гэж. Хоёр дахь нэг зүйл бол өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллага дээр явж байгаа хэрэгжилж байгаа хуулиуд дээр хамгийн их алдаа оноо цоорхоо дутагдал хаана байна вэ гэдгийг хамгийн их мэдэрч байгаа хүмүүс бол энэ мөглөгч нар. Ягаад гэвэл өөрчлөлөгчийн эрхийг хамгаалж явах нөхцөлд хуулийн зөрүүтэй хоёр зүйлч гэдэг юм уу, эсвэл цоорхоо, эсвэл давхардал гүйдлээс болоод ингээд хүний эрх шиг өндж байгаа хамгийн их хууль зүйн утгаар нь мэдж байгаа хүмүүс бол мөглөгч нар учраас би энэ хуульчдын холбоотой хамтарч тодорхой хуулиуд дээр бас эдний зүгээр шинжээчийн дүгнэлт гаргуулдаг юм зүйлийг бас энэ 11 сараас эхлээ хийгдэж эхэлнэ. Энэ шинээр явуулах байгаа эрүүгийн байцаан шийдэх хууль болоод бусад энэ шүүхийн шийдвэр үүсгэх тухай энэ зөрчлийн гэр бүлийн хүч хэлтэй нэмэх тухай хуулиуд ч гэдэм энэ талаар бас энэ холбогдох энэ өмгөөлөгчдийн өөртөө нэгтгэсэн хуульчдын холбооноос шинжээчийн дүгнэлт гаргуулдаг тэрийг бас энэ хуулийн төсөл тусгах явах юм бол нэг хууль нь амьдралд орой ойрхон нийцсэн хин нэг талын юм уу хитний нэг талыг барьсан биш нийтлэг харилцаа зохицуулах талаас жоохон амьд хөл болох юм уу гэдэг үднэс нэг ийм зүйлүүдийг хууль зүйн гаргууны зүгээс бол хийнийг тооцож байгаа. За ингээд цаг гаргаа хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Үзэгчдээ улсын хурлын хамгийн газар хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах CES бэлтгүүр гэдэг улсын хурлын гишүүнтэй ярилцах цагийг нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна.